Анхааруулга энэхүү жигсаалт Dragon Ball Super мангагийн хамгийн сүүлийн бүлгүүдийн спойлер агуулгадана. Dragon Ball хүчний шатлал хизээч юм их замбраагүй байсангүй. Өмнө нь бүх зүйл энгийн байсан. Хамгийн хүчтэй Goku эсвэл Vegeta. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөжээ. Шинэ хувирал, шинэ дайснууд, хязгаараа эвдсэн баатруудын ачаар хүчний ирэм бүр өмнөхөөсөө илүү төвөгтэй болсон. Тиймээс өнөөдөр бид сахиусан тэнгэрүүд, сүйтгэгч бурхад болон бусад бурхадлаг оршихуйг хасаж Dragon Ball-ийн хамгийн хүчтэй 10 мөнх бус дүрийг эренблэх болно. Та бүхэн бичлэгтэйгээ дуустал цугуугаарай. 10 дугаар амьд Orange Piccolo. Dragon Ball Super Hero киноны төгсгөлд Piccolo Goku Vegeta хоёрын төвшнөөс нэлийн хоцорсон байв. Гэвч Red Ribbon арим дахин гарч ирж дэлхийд аюул занал хийлэх үед тэр Shinron-оос өөрийн ногдмол хүчийг сэргээхийг хүссэн. Үүний үр дүнд Orange Piccolo төрсөн юм. Энэхүү шинэ хэлбэр нь түүнд асар их хүч, төсвөр хатуужил өгч Cell Max-тай шууд нүүр тулан тулдах боломж олгосон. Тэр Cell Max-ыг ялж чадаагүй ч Beast Gohan ирэх хүртэл тулааныг тогтоон барьсан. Энэ түүний хүч Goku Vegeta нарын одоогийн түвшиндээ бас ч гэж ойртож ирсэн. Мөн тэднийг байхгүйд дэлхийг аюулаас хамгаалах эхний сонголт болсон гэдэгтээ марга хүн ховор болсон гэж найдаж байна. Гэхдээ энэ жигсаалтын дээд хэсгийн дөрүүтэй харьцуулахад Piccolo тийм ч хүчтэй санагдахгүй ч тэр одоо ч чухал дөрүүдийн нэг учраас цаашд үнээс ч хүчтэй болох боломж бололцоо байсаар л байгаа. 9-р эринд жирийн. Орчлонгуудын хүчний тэмцээний үеэр жирийн хүч гэдэг ойлголт ишийн түвшинд хүргэсэн. Тэр Super Saiyan Blue Kaioken Goku, Super Saiyan Blue Evolution Vegeta хоёрыг төвөггүй ялж Ultra Instinct Goku хүртэл туйлдан хүргэсэн. Тухайн үед жирeenийг сүйтгэгч бурхад дотор хүчний түвшингээр дээгүүр яригддаг Билмодоос ч хүчтэй байж магадгүй гэж хүртэл ярьж байв. Гэхдээ Dragon Ball Super манга үргэлжлэх тусам Goku нэг чухал үннийг ойлгосон юм. Жирийн бусдаас илүү их хүчтэй байгаагүй харин өөрийн хүчийг төгс удирдах чаддаг байсан. Тэр дэмий хөдөлгөөн хийдэггүй, илүүдл энерги зарцуулдаггүй, хүчээ зөв мөчөд зөв хэмжээгээр ашигладаг. Эдгээр Granola арк болон Super Hero аркийн дараа тэр оргил байр сууриа алдсан ч жирийн одоо ч Dragon Ball-ын хамгийн шилдэг тулаанчдын нэг хэвээрээ байна. 8 дугаар энд Granola. Granola өөрийн ард түмнийг устгасан Saiyan болон Friezaгийн эзэнт гүрнээс өшөө авахар амьдралаа зориулсан. Тэр serial гаригийн Dragon Ball-ыг ашиглан орчлон 7-гийн хамгийн хүчтэй мөнх бус болох хүслийг гаргасан. Гэхдээ энэ хүслийн төлөөс асар өндөр байв. Тэр үлдсэн амьдралынхаа ихэнх хугацааг золиослсон. Хариуд нь Ultra Instinct Goku болон Ultra Ego Vegeta хоёрыг дараалан ялсан. Granola-хийн хамгийн аюултай чадвар бол дайсныхаа амин чухал цэгүүдийг олж ганц довтлохоор тулааныг дуусгах чадвар юм. Гэсэн ч түүний хүч төр зурих байсан. Тиймээс Granola-хийн дээд цэг удаан үргэлжилж чадсангүй. 7 дугаар орнд Cell Max. Red Ribbon армийн бүтээсэн Cell Max бол анхны Cell-ийн илүү хүчрхэг хөлбөр байв. Гэхдээ нэг том асуудал байсан. Тэр бүрэн хөгжиж амжаагүй. Хэдий тийм ч Cell Max-ийн хүч Orange Piccolo, Gohan болон бусад Z-Fighters-ыг бараг ялагдуулах хэмжээнд хүргэсэн. Түүний асар том бие хязгааргүй мэд хүч, сүйтгэх чадвар нь түүнийг Dragon Ball-ын түүхэнд хамгийн аюултай мангасуудын нэг болгосон. Сонирхолтой нь Akira Toriyama өөрөө хэрэв Cell Max бүрэн хөгжсөн байсан бол Broly хүртэл ялж чадахгүй байх магадaltaй гэж хэлсэн байдаг. Аз болоход Cell Max ноён ухаан тулааны дуршлах дутагдж байв. Хэрэв тэр бүрэн удирдлагатай байсан бол энэ жигсаалтад дээгүр бичигдэх байсан нь гарцаагүй. 6 дугаар харинд Broly. Broly бол цэвэр авьяасын амьд жишээ юм. Түүнд Ultra Instinct байхгүй, Ultra Ego байхгүй, бурханлаг кич байхгүй. Гэсэн ч тэр хитгэн цагийн дотор Super Saiyan Blue Goku, Vegeta хоёрыг давж Gogeta гарч ирэхэд хүргэсэн. Хамгийн аимшигтай нь Broly өөрийн хүчийг бүрэн удирдах чаддаггүй. Түүний хүч тулдах тусам тасралт үүсдэг. Одоогоор Broly вирусын гариг дээр Goku Vegeta нартай хамт бэлтгэл хийж байгаа. Хэрвээ тэр өөрийн уур хилэн хянаж сурч Ultra Instinct эсвэл Ultra Ego-тэй төстэй чадвар эзэмшвэл Dragon Ball-ын хамгийн хүчтэй Saiyan болох бүрэн боломжтой. 5 дугаар харинд Ultra Ego Vegeta. Vegeta эцэстэн Goku-г дагахаа болж өөрийн гэсэн замыг сонгосон. Тэрхүү зам нь сүйтгэгч бурхтын хүчээр суурилсан Ultra Ego юм. Ultra Instinct-ийн 50 байдал биеийн автомат хөдөлгөөн дээр тулгуурладаг бол Ultra Ego нь эсрэг зарчмаар ажилладаг. Түүний тулааны хүсэл, өөртөө итгэх итгэл, устгах ирмэлцлэл. Эдгээр нь Vegeta-г улам хүчтэй болгодог. Энэхүү хэлбэрийн хамгийн онцгой чадвар нь тэр гэмтэх тусам хүч нь өсдөг доршин. Гэвч энэ бас түүний хамгийн том сул тал нь болдог. Учир нь Vegeta-гийн бие хүчний өсөлтөө гүйцэж чаддаггүй. Тиймээс Ultra Ego одоогоор бүрэн төгс болоогүй. Гэсэн ч Beerus-ээс илүү их сурч чадвал Vegeta ирээдүйд Goku-гч давах юм билүү хэм мэдлээ. 4 дугаар энд Ultra Instinct Goku.
Ультра инстинкт бол Гокугийн хамгийн төгс техник хэвээрээ байна. Гэхдээ Гоку нэг чухал зүйлийг ойлгосон. Тэр хизээч Вишиг туйлын тайван байж чадахгүй. Тиймээс тэр өөрийн сэтгэл хөдлөлөө тулгааныхын маягт өрсөн ультра инстинктийг хөгжүүлсэн. Энэ түүнд өөрийн зан чанарыг хадгалсан хэвээр хамгийн өндөр түвшинд тулдах боломж олгосон. Гэсэн ч Гоку одоо ч хамгийн хүчтэй нь биш. Учир нь Black Frieza түүнийг ганц огтор унагсан шүү дээ. Гэхдээ Гокугийн хамгийн том давуу тал бол тэр үргэлж бусдаас суралцдаг явдал. Dragon Ball-ын түүхийг харахад Гоку хамгийн хүчтэйгээс хоцорсон мөч бүрийн дараа илүү хүчтэйгээр ирэн ирж байсан. Тиймээс түүнийг дахин оргилд гарах боломжгүй гэж хэлэхэд хэтэрхий эрт. Угаасаа Dragon Ball-ын гол дүрчин Гоку шүү дээ. 3 дугаар харинд Beast Gohan. Dragon Ball Super Hero каноны төгсгөл Gohan дахин нэг удаа хүмүүрийг гайхшруулсан. Piccolo аюулд орсныг хараад түүнийг нуугдмалууж дахин тесэрч Beast Gohan төрсөн. Үүн дээр энэ бол нэг тийм шин зүйл биш. Гохан хайртай хүмүүсийг хамгаалах үедээ үргэлж хүчээ огцон нэмэгдүүлтийг бид мэднэ. Raditz-тээс анхны тулаан Фризагийн эсрэг уралсан мөч, Cell-ийн эсрэг Super Saiyan 2 гэх мэт. Эдгээр бүх мөчүүд идэж шалтгаантай. Тэр нь Гоханыг хязгааргүй мэд потенциал юм. Тиймээс Beast Gohan бол цоошин хүч биш, харин түүний төрөлхийн асар их боломжийн хамгийн дээд илэрхийлэл юм. Сонирхолтой нь Акира Торияма Сагагийн дараа Гоханыг Гокугийн оронд шинэ гол дүр болгохоор төлөвлөж байсан. Гэвч дараа нь Гохан тулаан дуртай дүр биш байсан учраас гол дүрийн хувьд Гоку шиг тохирохгүй гэж үзэн санаагаа өөрчилж байсан. Гэсэн ч өнөөдөр Beast Gohan гарч ирснээр фэнүүдийн дунд нэг асуулт дахин гарч ирээд байна. Dragon Ball-ын дараагийн гол дүр үнэхээр Gohan болж чадах уу гэсэн асуулт. It looked pretty good. Чигсалтын 2 дугаар харинд Gas. Эдэрс бүлэг Гранолагийн хүслийг давж гарахын тулд Гасыг орчлон долоогийн хамгийн хүчтэй мөнх бус болгохоор хүсэл гаргасан. Газ тухайд Ультра Инстинкт Гоку, Ультра Эго Vegeta Гранолагч нарын ээлж дараалан давмгайлж Орчлон 7-гийн хамгийн хүчтэй мөнх бус болсон. Тэр бараг ялагдшгүй мэт харагдаж байв. Гэхдээ түүний хүч нэг том сул талтай байсан. Энэ нь түүний өөрийн хүч биш байлаа. Газ хүчтэй болох тусам амьдралын хугацаа нь хурдтайгаар багасж, биеийн хөгшөрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр ирээдүгөө золиослон хүч худалдаж авсан гэсэн үг. Тэр хамгийн хүчтэй байсан гэхдээ маш богино хугацаанд. Жигсаалтын 1-р харинд Black Frieza. Dragon Ball-ын түүхэнд Frieza дахин хизээч хамгийн том аюул болохгүй гэж олон хүн бодож байсан. Гэвч тэд бүгд эндүрсэн. Frieza Hydraulic Time Chamber-тэй төстэй өөр цаг хугацааны урсгалтай орон зайд 10 жил бэлтгэл хийсний дараа шинэ хэлбэрээ нээсэн. Тэр нь Black Frieza. Хамгийн сонирхолтой нь Frieza хүн бараг хизээч инх утгаараа бэлтгэл хийж байгаагүй. Тэр төрөлхийн авьяастаа л найдаж ирсэн. Gold Frieza хэлбэрийн хүртэл ердөө хэдхэн сарын бэлтгэлээр олж авсан. Тиймээс 10 жилийн бэлтгэлийн үр дүн ямар аимшигтай байх нь ойлгомжтой. Тэр тулааны талбарт гарч ирээд тухайн үеийн хамгийн хүчтэй мөнх ус олох Гасыг ганц цогтолтоор устгасан. Үүний дараа Ультра Инстинкт Гоку болон Ультра Эго Vegeta хоёрыг тус бүр нэг цогтолтоор ялсан. Хамгийн аимшигтай нь тэр бүх хүчийг ашиглаагүй мэт харагдсан. Гэхдээ Фризагийн жинхэнэ зорилго одоогоор тодорхойгүй хэвээр л байна. Тэр Гоку, Vegeta хоёрыг устгах боломжтой байсан ч тэгээгүй. Харин өөрийн эзэнт гүрнээ өргөжүүлэхээр явсан. Энэ Фриза өмнөхөөс илүү том төлөвлөгөөтэй байж магадгүй гэсэн тамгийг төрүүлж байна. Одоогийн байдлаар Dragon Ball Super manga дээр Black Frieza-тэй өрсөлдөх чадвартай мөнх бус дүр хараахан гараагүй байна. Тэний бодлоор Black Frieza-г ялах үнх юм байх вэ? Beast Gohan үнэхээр Goku-гоос хүчтэй болсон гэж та бодож байна уу? Сэтгэлдээ дор үлдээгээрэй. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж суугаад агаарай. Дураантай хамт pop соёлыг өөр өнцгөөс харцгаая.